Монголын кикбоксинг шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. 60 гаруй орны 2000 гаруй ширэн бэлэгтүүд оролцсон дэлхийн аврах шалгаруулалт тэмцээнд Оросын холбооны улс, Казахстан, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, мөн кикбокс өндөр түвшинд хурдцтай өгч байгаа Европын орнуудын багууд оролцжээ. Монголын кикбоксинг шигшээ багийн хувьд алтан бүрэг дасгалжуулагчтай 4 ширэн бэлэгтэн корпогийн рингт хурд хүч ахвалсан байгаас орсноос 54 кг-ийн жинд зодголсон Наран тул клубын залуу тамирчин их баяр мөнгө, 53.5 кг-ийн жинд зодголсон хүч спорт орны тамирчин болдоод алт 64 кг-ийн жинд зодголсон Монголын кикбоксинг шигшээ багийн тамирчин Хилийн цэргийн дээд сургуулийн сонсогч Баатар алт 67 кг зодголсон кикбоксинг шигшээ багийн тамирчин Отхон баяр дэлхийн аваргын алтан медалийг тус хүртлээ. Ингээд үзэгч та бүхэндээ дэлхийн аваргуудын ярилцлагыг төлөвлөлөө. Энэ бидний хувьд бол яг бүгдээр төрүүлнэ гэсэн ойлголт бол ер нь бол бидэрт бол байсан. Яг үннийг хэлэхэд бол угаасаа ингээд бид нэр сэтгэл хэлжсэн маш өндөртэй явсан. Хамгийн гол өрсөлдөгч нь Оросууд, Казакууд гэдгийг ч бид нэр өмнөөс нь ойлгож ирсэн, мэдчихсэн. Тэгээ энэ төрийн дуулаа ишгэлүүлээд байж хад бид нэр санстай хүрсэн санагдсан, сайхан санагдсан. Олимп болох олон хотод одоо алтан медаль аваад ирсэн сэтгэл маш их өндөрсөн. Энэ одоо ганц миний амжилт биш. Манай бүх тамирчид, бүх одоо цуг надтай бэлтгэлсэн тамирчид маань, тэгээд мөн багш нар маань, мөн бас энэ бүх ард түмэн маань энэ бүгдийнх нь медаль гэж бодож байна. Би одоо энэ медаль Өнгөрсөн 2003 оны дэлхийн аврах шалгаруулах тэмцээнээс 2001 хүрэл медалаар ингрэмэлж байсан шин тутам хурдцтай өгж байгаа кикбоксинг шигшээ багийн тамирчид маань энэ онд амжилттай ахиулан медалийн өнгөө өрчилж сайжруулан 3 алтын 1 мөнгөн медалийг эх орондоо авчрлаа. Энэ удаагийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнийг Евроспортын сувгаар өдөрт 4 цаг шууд нэвтрүүлж байсан. Тухайн спорт олон улсын түвшинд хэрхэн хөгжиж байгааг гэрчилж байгаамаа. Дэлхийн аврах шалгаруулах тэмцээний өөр дэлхийн кикбоксинг конгресс хуралдаж Монголын кикбоксing холбооны ерөнхий нарийн бичгийн дарга алтан бүрийг Зүүн Өмнөд Азийн кикбоксинг холбооны ерөнхийлөгчөөр томилсон байна. Монголчууд спортын одоо түүхэнд тэмдэглэвчтэй нэг юм түүхийг босгож чинь гэж миний хувьд бодож байна. Нэг доор одоо дэлхийн 3 удаагийн аварга одоо төрж гарна гэдэг бол бас их багтууштай. Монголчууд бидний одоо медаль энэ бол гэж хэлмээр байна. Нөгөө талаас энэ тамирчид маань улсын аварга шалгаруулах 2004 оны одоо кикбокс улсын аварга тэмцээний шалгараад одоо дэлхийн аваргад оролцох одоо эрхээ авцгаасан. Энэ хүрээнд одоо бас чамгүй бэлтгэл сургууль хийж ингэж оролцсон. За үнэхээр бол хүнд тулаанууд гайхамшигтай хүнд сорилтуудыг давсан. Мэдээж дэлхийн аваргын алт гэдэг бол амархан олдохгүй. Олон хүний одоо хөс хөдөлмөрөөр одоо бий болсон монголчууд бидний одоо бахархах ёстой медалаа гэж хэлмээр. Зуны олимпийн тоглолтод манай Монголын баг тамирчид бидний араас Монголын төрийн сүлдүүлэг ашиглуулж төрийн талбайг одоо апийн эдгэрт мандуулах байхаа гэж би одоо ихтгэл төгс одоо хэлэх байна.